Эртээ цагт Мөнхбаян гэдэг нэгэн баян авгай амьдардаг байж. Панзан хунзуулж хөрөнгө мөнгө барагдаад ирэхийн үед түүнд харь оронд явж амьдрах нь дээр юм шиг санагдаад бодол дарагдав гинэ. Чадал бэр хүчээр цадаж явах хорвоод ядуу хоосон зовхон өнжүүд орцсон чанар биз. Бардам зан цатгалан гидсээр агсам явсан төрлөх гэртээ бэл алдаж ядранд ордвоос нарт орчлонд шившиг буюу гэсэн үг байдаг билээ. Тэгэхээр би энэ орон нутагт байж ядууд орд гэж олны шившиг болж амьдрах хэрэг юу? Нүдэн балай чихэндүли харь оронд очиж тэнд яаж ч явсан яах вэ гэж боджээ. Ингээд Мөнхбаян хамаг тогшлоо худалдан борлуулад харин эцэг өвгдөөс дамжин ирсэн ширмэн тухайга нутгийн нэгэн худалдаачныг үлдээгээд явлаа. Тэгээд олон жил харь оронд явж байгаад нутагтаа эргэж ирээд худалдаачнад очин тухайгаа авах гэтэл дүү минь чамаг явсны дараа би тэр тухайгийг чинь ирээд олоогүй. Бодвол хулган зурм иччихсэн болов гэж худалдаачин хэлж гин. Тэгэхээр нэмэгтэй тэр тухайг үнэхээр зурм идчихсэн бол одоо яа гэх вэ? Хорвоо гэдэг ийм л болсон хой. ертөнцид мөнх зүйл байхгүй. Харин туухай алга болсон учрыг хүн болгоно л мэдж байгаа. За, туухай ч яах вэ? Би гол руу явж байна. Усанд орж хэрнээсээ салъя. Та охиноо хамт надтай усанд оруулахаар явуулахгүй юм уу? Хүний ямиг худал өнөг хэлж дээрэмдэж байгаадаа балмагдсан өнөө худалдаачин охиноо дуудан ирүүлж охин байна. Энэ Мөнхбаян эгчтэйгээ гол руу явж усанд орчиход ир гэж хэлжээ. Сүжигт бишрэл эс төрсөнч цочиж ичгэд тулгамдж сэтгэл бурууд хүндээч итгэл тохоох ёс байдаг гэсэн цэцүү үг байдаг билээ. Аавынхын хүсэлтээр охин угаалгынхаа хэрэглийг авч усанд орохоор Мөнхбаяны хамт баяр хөөр болон явжээ. Гол дээр очиод Мөнхбаян охиныг усанд оруулсны дараа ойролцоох нэгэн агуйд оруулж наанаас нь таглан түгжиж орхиод твцэн сандарсан шинжтэй гүйж дэвхцэн ирж аахлан зогсоход худалдаачин түүнийг ганцаар ирснийг хараад авгай минь хамт явсан охин минь яасан бэ гэж сандран асуув. Тэгтэл Мөнхбаян за худалдаачингүй охины чинь усанд орж байтал нэг харцаг ирээд шүүрч аваад нисээд явчлаа. Гэтэл худалдаачин ууртагаар хар худалч минь насвыг гүйцэн том охиныг шүүрэн нисдэг харцаг гэж хаана байх вүлээ. Охиныг минь одоохон авчрахгүй бол би хаанд очиж зарга мэдүүлнэ гэж хэлжээ. Тэгэхээр Мөнхбаян үнэн үг шүү худалдаачингүй. Ганц охины чинь харцаг шүүрээд нисэх байтугай хідэн пүүгийн ширмэн туухайг хулган идчихдэг үсттэй. Одоо хорвоо гэдэг чинь ийм болж дээ. Чиний ганц охин харамсалтай байгаа бол надад ч гэсэн муу ширмэн туухай минь харамсалтай л байна шүү дээ. Тэгээд худалдаачин засаг эдсэн минь. Энэ муу юм охиныг минь үгүй хийлээ. Түүнийг яллан цээрлүүлэх түн гэж хаширахад ордны шүүгч сайн хэмэгтэйг худалдаачны хүүхдийг даруй гаргаж өгөх зарлиг болгов. Тэгэхээр Мөнхбаян засаг минь би яах вүлээ? Хоёр нүдээр харсаар байтал тэнгэрийн мандлаас нэг харцаг шууган орж ирээд эдний охиныг шүүрээд ниссэн. Чи битгий худал донгос харцаг шуу хүүхэд яаж дааж нисхвүлээ гэв. Худалдаачны хэлхийг сонсоод Мөнхбаян үннийг яллагч ухаанд түшмэл минь ээ. Өчөөхөн миний үгийг сонсооч. Миний хідэн пүүгийн ширмэн туухайг газраар мөхлөгч нэгмүү хулган идчихдэг юм бол бяцхан охиныг агаараар дүүлэгч харцаг шонхор яагаад даагаад нисч болохгүй гэж хэлтэл шүүгч гайхан. Эгч минь та юу ярина вэ? Наад үгнийхээ учрыг ойлгохдохоор яриач гэлээ. Мөнхбаян хэрэг явдлыг эхнээс нь аваад дуустал нь үнэн мөннөөр нь тодорхой гэгч нь ярьжээ. Ордны шүүгч заргын учрыг ойлгож нэгэнд нь туухайг, нөгөөд нь охиныг гарган өгөх зарлиг буулгав. Ингээд нэг нь туухайгаа авч нөгөө нь охиноо дагуулan гэртээ харьсан гэдгээ.